Удахгүй цэнгэр даяаман чиг ийм цалинтай болохыг хүсэж байна уу? Гэтэл зарим нас тэгж бодож шүү дээ. Тунгаач угаасаа л хөөрхөн шүү дээ. Угаасаа л гоё шүү дээ. Чадвартай, мөнгөтэй, угаасаа л мундаг гэж бодож бас болно. Гэтэл зарим нь би тунгаас илүү чадна алаад өгнө гэж бас бодож болно. Гэтэл та бүхний хийх ёстой нэг ганц юм байгаа даа. За өнөөдрийн цаг хугацаа биднэрт одоо гол зорилго нь шинэ хүмүүст одоо компани танилцуулах тийм зорилготой цугларцгаасан байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэн заяа аль болох шинэ хүмүүсээ дуудаж ирэх нь шүү дээ. Эхлээд бол яг нөгөө бидний санал болгосон хүн өгөнд ороод тийм үү ямар гоё за хүн дуудах хэрэгтэй байна гэж бодож болдог. За би өмнө говьт байгаа нэг хүнд одоо санал болголоо. За тэр хүн маань директор болсон. Ахад орондоос нэг найз санал болгосон чи тэр маань директор болсон. Тэгсэн чи тэр Эрдэнэт байгаа найз маань бас директор болсон. За бас нэг найз хөвсгөлд гараад ирлээ. За ийм олон газар нэг дор явж чадах үед үлээ. Тэгэхээр одоо би оч чадахгүйсаа шинэ хүмүүст юу ч хэлэх үү. За та нар одоо энэ дээр амжилт гарьяа гэвэл хотод болж байгаа шинэ хүмүүсийн сургалтанд хүрээдэрээ гэж дуудъя. Яаж хийж энэ хүмүүсийг энэ семинарт оролцуулъя хэдүүлээ. Ирчингүүтээ яасан маа тунгаа Грэний одоо сая тэр амжилтын одоо үр дүн гарчингуудаа ийм гоё юм байсан юм яг надад хэлээгүй юм бэ гэж тэр хүн бас бодож байна шүү. Тэгээ тэр хөдөөс ирсэн найзууд маань жижиг хотоос ирсэн найз маань Цэлмэг дараагийн бүтээгдэхүүний сургалтыг арчаад бас ийм юм байсан юм уу гэж бас гоё хүлээж байгаа. За одоо бол яг наадмын нэг амралтын үед хараад яг нэг цөөхөн гэж орж байгаа боловч цаашдаа 8-9 сард бол нэлээд далайцтай олон хүний хэмжээнд хийд. За өмнө говьс ирсэн найз маань яасан энэ дээрээ сурсныгаа өмнө говьд очиод өөрөө ингэ зааж өгнө шүү дээ. За дараачийн дорнодын найз бас яг адилхан тий сонссныгоо сурсныгоо очиод зааж өгнө. За бидний одоо ажиллаж байгаа энэ эмэлийн систем ерөөсөө дэлгэрэх, хувирлах тийм ээ. За дээр Чингис хаан маань яаж дэлхийг одоо эзэлсэн бах вэ? Байлдан даваасан бах. Амар хүч чадалтай тий. Тэгэхээр монголчууд хүч чадал байгаа учраас өөрсдөө ингэ яваад идэг. Яг чадал байгаа боловч цаг хугацаа олдохгүй шүү дээ. Тэгэхээр сард нэг болж байгаа энэ шинэ хүмүүсийн энэ сургалт нь хэдэн хүн урьхаас шалтгаалаад багийн одоо хүрээл томорно гэсэн. Тэгээ энд байгаа бүх хүмүүс ерөөсөө энэ семинарт зориулаад бүгдээрээ маш сайн бэлтцгээе. Жишээлбэл манай жагаа амраал энд шинэ 10 хүн дуудлаа. За гэтэл энэ 10 хүн яасан тунгааг шиг ийм гоё амжилтанд хүрье гэд бүгдээрээ директор болчлоо. Хэр ах вэ? 70 мянга гарна гэсэн. За энэ дээрээ амар одоо гоё үлгэр дуурайл болоод би амжилтанд хүрье гэж байгаа хүмүүст юу ч хэлэх ерөөсөл директор болоход болно гэдэг үг хэл. Тэгэхээр энд ирсэн шинэ хүмүүсийн шинэ мянга хэдүүлээ ерөөсөл директор болгох тийм л бодол санаар суулгана гэсэн. Тэгэхээр яг энэ процессыг хэдүүлээ ганц Монгол ш тийм ээ Казахстанд, Японд ер нь олон улсад яг ингэж давтамжтай их юм бол бидний бизнес дэлхийгээр тарнаа л гэсэн. 10 сарын 8, 5 сарын ой хийх гэж байгаа. За энд одоо ямар хүмүүс оролцох вэ гэхээр Эмиралдаас дээш цолтнууд зөвхөн Солонгост Эмиралд ерөөсө 2000-аас дээш болсон. Жилдээ ганц болж байгаа баяр штэ. Тэгэхээр тэн дээр 2000 хүн маань яг хамгийн гоё дресс юм уу тий гоё дээрээ тавиад ирнэ л гэсэн. Хамгийн том цал кроун 5 хүн гарсан байгаа. Тэгэхээр энэ одоо бас адилхан тэр шинэ кроунуудыг тэмдэглэнэ. Тэгэхээр дагаад бас Улаан Даяамон, Цэнхэр Даяамондын баярыг бас хийн. Гэтэл тэндээс яасан манай Глобалс хамгийн анхны Цэнхэр Даяамонд болсон. Бас хоёр дахь нь яг бэлэн болсон тунгаа захирал одоо бас бэлэн болсон байгаа. Гэтэ тэр яг мэдээж Солонгост олон хүн байгаа бол Глобалс ирээд Цэнхэр ингээд болно гэдэг чинь маш том амжилт шүү дээ. Би одоо Солонгосоос гараад 2 3 дахь жилдээ орж ийн. Гэсэн чи яг солонгосчууд шиг бас ингээд бод сэтгэх өөр болцсон байсан. Дандаа Казахстан, Япон ч юм уу Монгол ч юм ингээд яваадсан. Очсон чи баг од болцсон. Яасан глобал гэлс намайг чинь бүр ингээд дээш нь өргөсөн. Сая нөгөө амжилтын баяраар кроунод ирсэн тий. Тэгсэн чи тэр кроунод Чоненжо кроун тэр сургалт хийхдээ ерөөс тэгж ирж. Та нар монголчууд чиг ажиллаач гэж. За тэгсэн чи юу тэр мэдээллийн самбар дээр тийм үг гардаг бас юу гэсэн хэрэг та нар хөөе өхөр шиг ажилдаа яваач Монголд өхөр ч гэсэн өглөө эрт басаад ажилдаа явж илээ та нар ч гэсэн өхөр шиг ажилдаа яваач гэж хэлсэн. Тэгээ өхөр мал ч гэсэн өглөө басаад нэг уул руу бэлчээрлэг яваад байгаа шүү дээ орой гэртээ ирдэг. Амтны төрөл тэгээд байгаа чинь бид нар яагаад болохгүй юм бэ гэсэн. За миний хувьд болохоор Ньюжи-Блюгийн хувьд болохоор хамгийн анх залуу захиралтай уулзаад Монгол руу одоо бизнес эхэлсэн. Дараа нь яасан тунгаа захиралтай уулзаад тунгаа захирлаар дамжуулж болроо захиралтай уулзнаар Японд руу орж ийн. Японд очсон чинь зөндөө олон монголчууд байсан. Чинь дэлхийн бүх орны хүмүүс Японд байна. Африк, Малайз одоо хаанах байдیں۔ Тэ олон орны хүмүүс ирсэн байна. Эхлээд яасан Солонгосоос Монголд ирээ, Монголоос Казахстан, Япон орсон. Одоо Японоос хаашаач явж болохоор байгаа байхгүй Африкч явж болохоор. 10 сарын 8-нд Эмиралдаас дээш хүмүүс үйл ажиллагаанд оролцсон. Арга хэмжээ болохоор аль биесээр 10 сарын 7-оос 11-ний хооронд. За 12 сард бинд юу болох вэ? Шинэ жилийн баяр болно. Тэрэнд бас Эмиралдаас дээш хүмүүс орлоо. Яг Эмиралдод тэгэхээр бүтэн жил та бүхэн ажилласан. Энэ удаа нэг сайхан гоё цэнг жарга гээд ямар ч тааксгүй зүгээр амрах тийм чөлөөт үнэгүй
шинжлэлийн баярыг хийнэ. Тэгээ энэ арга хэмжээнд оролцохын тулд яг хамгийн их эмералд болох хэрэгтэй юм тийм ээ. За гэтэл одоо эмералд олцсон хүмүүс нь би эмералд юм чинь гэж ботхоосоо илүү би багийнхаа хинтээ хэдэн үнэтэй явах вэ те тэрийг бодох юм шиг. Яг ингээ айлд явахаар дигдэг байхгүй. Гэтэл нэг баг нь амар олон багаараа ингээ шагналдаад явах, ганцаараа явах чинь шал өөр мэдрэмж байдаг. Тэгэхээр хэдэн хүн дагуулж явах вэ гэдгийг одооноос хэдүүлээ төлөвлөнө. 10 сарын 8 хүртэл би 3 үнэтэй явнаа гэв. Шинэ жил гэхэд би 5 эмералтайгаа орно гэд тийм ээ. Тэгээ яг тийм төлөвлөгөөгөө та бүхэн гаргана гэсэн. Тэгээ зарим хүмүүс тэгж болно. Монголд аль хэзээ цэнхэр даяа гарчлаа. Өчнөө олон эмералт гарчлаа. Одоо баг хэрэглэх нь хэрэглээд одоо ер нь баг хуучирсан биш үү гэж бодож болно. Манай компани болохоор 21 онд Солонгосоос зөвхөн Солонгост 200 мянган хэрэглэгч гишүүнтэй байгаа. За гэтэл 24 оны 1 сарын 1-нд Монголд нээлт хийсэн. Нийт манай Монголын хүн амын 7000 хүрээгүй байгаа тий. 7000 хүрээгүй байгаа тий. За гэтэл 25 оны 7 сард Казахстанд орсон тийм ээ. Тэнд одоо гийн байдлаар 1200 гишүүн. 27 оны 1 сард одоо Японд орох. Одоохондоо бол нэг ч бүртгэл хийгдэг байгаа. За гэтэл энэ дээр он сараар бичигдсэн 4 орн байгааз энэ 4 оронд зэрэг ажиллах боломжтой. Гэтэл энд нэг л юм хэрэгтэй. Энэ нэг юм байхад бид нэр энэ 4 орны хаач чадсан манай бизнес хийх боломжтой. Тэр нэг юм юу гэлээ? Ерөөсөө ID. Бүртгүүлээ бүгдээрээ ID-тай болж байгаа тийм ээ. За миний хувьд болохоор би Солонгос болохоор VK гэж байгаа. За би VK ID-г аваад Монголд ирсэн. Тэгээ бас энэ ганцхан ID-тайгаа би одоо Япон явна. Та бүхэн одоо бид нар болохоор Viaport Global VG байгаа. Ганцхан энэ одоо бид нар өөрсдийнхөө ID-гаар бүх оронд очиод ажил хийж болох нэ. Тэгэхээр ийм олон улсын хэмжээний ийм гоё том бизнес та бүхэн орсон байгаа шүү. За одоо Монгол тэгтээ дэргүй олон эмералт болсон. Би ганцаар зүтгээд яах юм гэж бодохгүйгээр тийм ээ. Эмералт болж ш бид нар бусад оронд очиход өө ин чин цалтан хүн биш шүү гэд хүндлэл аавна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн эмералт олно гэсэн зүгээр болохгүй тэр хэмжээгээр туршлага мэдлэг хуримтлуулна тий. Тэрнтэйгээ зөв дараачийн оронд очиод тэнд байгаа монголчуудад одоо мэдээлэл өгч танилцуулна гэсэн үг. За тэгээ ер нь сүүлийн үед дандаа гой үзэсгэлэнтэй гой хүмүүс их орж ирснээр гоё да. Тэгэхээр дэлхийгээр нэг тарцсан байгаа монголчуудтай хэдүүлээ энэ одоо бизнесээ танилцуулна гэсэн. За одоо наадам дуусаагүй байхад ирээд энд ингээд сургалтанд сууж байгаа бүх хүмүүс бол ер нь амжилтанд хүрэх нь тодорхой. За сонсон маш баярлалаа. Удахгүй удаан боллох нөөж бүгдөө халуун алга туслахыг баяр хүргэе.